Мастеруудын зөвлөгөөний Эрдэнэ үйлдвэрийн хөгжлийн хэлтээс инновацийн төвийнхөн уурхайчдын соёлын ордонд 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил ток шоу хэлбэрээр буюу хэлэлцүүд хэлбэрээр зохион байгуулагдсан онцлог байсан юм. За мастерын одоо энэ мастерын зөвлөгөө гэдэг 2017 онд анхны зөвлөгөө болсон юм. За энэ одоо мастерын зөвлөгөө 2 дахь жилдээ ингээд зохион байгуулагдаж байгаа. За зөвлөгөө 2017 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу одоо мастерын манлал гэдэг ингээд хөтөлбөрийг бий болгоод 2018 оны одоо туршид ингээд явуулж байна. За анх ерөнхийдөө 17 оны шийдвэрээс 4 сард одоо анх энэ Эрдэнэ үйлдвэрийн нийт мастеруудын дунд энэ мастерын манлал хөтөлбөрт оролцох ийм санал асуулга явагдаад тэгээ 2-3 үе шаттайгаар энэ мастерын манлал хөтөлбөрт оролцогчдыг шалгаруулж авсан. Мастерын манлал хөтөлбөрийн хүрээнд нийт 40 мастрыг 5 баг болгон мэргэжлийн багшаар удирдуулан сургалт уулзалтанд хамруулсан байна. Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхай компанитай туршлага судлах зэрэг мастеруудын чадвар мэдлэгийг дэвшлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Оюутлогоо компанид туршлага судлалаа. За оюутлогоо компаниас одоо манай Эрдэнэ үйлдвэрт одоо ямар одоо шинэ дэвшилттэй юм бий болгож болох нь гэдэг талаар бид одоо бас туршлага судалж ирсэн. За Эрдэнэ үйлдвэр бол 40 жилийн түүхтэй маш ариун туршлагатай ийм хамт олон. За оюутлогоогийн хувьд бол одоо шинэ тутам байгуулагдсан. Гэхдээ бас нэг технологийн хувьд бол дэвшилттэй бас зарим юмнууд байсан. За ерөнхийдөө бидний авах юм бол одоо за миний хувьд бол одоо оюутлогоо үйл ажиллагаанаас бол багийн зохион байгуулалтад ажилладаг тэр талын бол ерөнхийдөө сонирхсан. За тэгээд энэ бид нар бол одоо мастерын манлал хөтөлбөрт одоо нийт 40 мастерууд 5 баг болж одоо ажиллаж байгаа. За энэ дээрээсээ багаар яаж ажилдгийг тийм ээ хүмүүст яаж нөлөөллийг яаж бий болгохыг манлайллыг яаж бий болгохыг гэдэг тал дээр нэлийн хоорондоо зөвшөөрсөн ажлын хэсгээс нэлийн бас тэр талын ажлуудыг сайн зохион байгуулсан гэж үзэж байгаа. За тэр зохион байгуулсан ажлууд сургалт семинарын үр дүнг одоо дүгнэхийн тулд бид нар багууд нийт нөлөөллийн ажил гэж нэг явуулсан. Маш сайхан хүлээж авч хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Баяр хүргэе. Энэхүү мастерын уулзалтаар цаашид юу хийж хэрэгжүүлэх тухай санал асуулга явуулж тэр тундаас гарч ирсэн саналыг удирдлагуудтай зөвлөлдөн баримт бичвэгээ боловсруулан цаашдын ажлын төлөвлөгөөг гарган ажиллах юм а. Миний намайг отхон гэдэг баяжуулах үйлдвэрийн даргыг